Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хувьд бол анх одоо 2 сард байгуулагдсан. Байгууллагахдаа ямар үүрэг функцтэй байгуулсан бэ гэхээр энэ эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүн чинь нэг талаасаа засгийн газрын гишүүд байгаа. Эдийн засгийн асуудал хариуцсан тийм. Тухайлбал одоо эдийн засгийн хөгжлийн сайд нь, сангийн сайд нь, эрчим хүчний сайд нь, зам тээврийн сайд нь нөгөө талаасаа хувийн хвшлийн одоо төлөөлөлд байгаа худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар танхим, Ноос ноолуурын одоо бас цаац гэх мэт одоо байгууллагууд. Дээрэс нь одоо манай энэ томоохон их сургуулиудын төлөөлөлд байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ засгийн газар хувийн хвшил судлаачдыг хооронд нь тогтмол уулзуулж ярьдаг, санал бодлоо солилцдог ийм платформ. Эдийн засгийн форум гэж одоо мэдж байгаа болох гэж байгаа тийм одоо 7 сарын 8-9-нд болох гэж байна. Тэр бол жил нэг удаа одоо улс орны хэмжээнд, олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг юм арга хэмжээ. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл нь бол сар тутам одоо уулзаад томоохон яригдж байгаа жишээлбэл татварын хуулийн шинжилэл, эрчим хүчний хуулийн шинжилэл, уулуурхайн хуулийн шинжилэл, нийгмийн одоо даатгалын санхүүгийн хуулиудын шинжилэл гэх мэт энэ асуудлаар гагцхүү яамдууд санал бодлоо боловсруулах биш. Хувийн хвшил нь одоо саналаа өгөх ийм одоо платформ. Тэгэхээр тэрнээс одоо яг тэрний оронд тэгээ тань эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байгуулсан. Нэрийг өөрчлөх байх одоо татан буулгаад оронд нь эдийн засгийн хөгжлийн зөвлөл гэж байгуулсан. Тэр нь бол тэгээ эдийн засгийн хөгжлийн төв гэдэг одоо байгууллага байна. Тэрний зөв дээр байгаа тэр төвийн дээр байдаг зөвлөл нь энэ гурван талын одоо хэсгээс бүрдсэн ерөнхий сайд өөрөө одоо ахалж байсан байдаг одоо ийм зөвлөл байгаа. Ер нь хүмүүс бол бас нэг имийг бас ялангуяа хувийн хвшлийнх нь сайн мэдж байгаа л да. Тэрний юу гэхээр одоо юу гэдэг татварын асуудал дээр ингээл хэлцүүлэг яваад аягүй хөргөн хүрээтэй хэлцүүлэг болж штэ тий. 17,000 гаруй санал ирсэн гэж одоо сангийн яамаас ярьж байгаа. Тэгэхээр яг энэ саналаа яаж тусгасан юм бэ? Яаж тусгаж байгаа юм бэ гэд хэлцээрийн ширээний ард суугаад ярих нэг хэрэг. Зүгээр одоо нэг хурлын үеэр босч ирээ саналаа хэлэх нэг хэрэг, нэг бичиг явуулах өөр хэрэг штэ тий. Хамгийн гол нь энэ нэг ширээний ард суугаад за чи миний саналыг яаж тусгаж байгаа юм бэ? Ямар учраар ингэж тусгаж байгаа юм бэ? Ингэж тусгуул аль аль талдаа ямар үр дүн гарах юм бэ гэж нөгөө санал бодлоо ярьдаг ийм платформ нэг дутуу байгаад байна гэж үзэж байна л да. Тэгэхгүй бол одоо юу гэдэг Монгол улсын одоо засгийн газруудын хувьд, засгийн газрын хувьд, энэ яамдуудын хувьд, агентлагуудын хувьд бол сонсдог. Нийтлэг олон нийтийн хэлцүүлэг хийдэг. Эргээд нөгөө нэг одоо юу гэдэг яг тэр хэлж байгаа санал нь сонслоо гэхээс хажуугаар яг яаж туссан юм бэ? За тусахгүй гэж байгаа бол жишээлбэл ямар шалтгаанаар тусахгүй байгаа юм бэ? Төсвийн алдагдал нэмэгдэж гэнэ үү? Хууль журам болохгүй байна уу? Туслаа гэвэл ямар байдлаар тусч байгаа гэдэг ингэж ярьдаг платформ, амьд платформ дутуу байна гэдэг утгаар нь анх энэ одоо зөвлөлийг байгуулсан юм.